шалгах ёстой юу? Эсвэл одоо цагдаагийн ерхий газар шалгах ёстой юу? Ерөнхийдөө эцэг зарлиг гарлаа гэж бодоход тийм одоо төрийн байгууллагууд байхад та бүхэн бас тэмцээ тэгээд эсвэл тэр байгууллагуудаа итгэхгүй байна уу? За би хариулъя. Тодорхойлгоо. Юуны өмнө манай хөдөлгөөн бол нам хамааралгүй. Энэ бол жирийн иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан нам хамааралгүй үндэсний хөдөлгөөн байна. За 2016 оны 5 сарын 10-нд олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн консорциумоос Панамын бичиг баримтуудыг ил болгосныг та бүхэн мэдж байгаа. За энэ 5 сарын 10-наас хойш хэдэн сар өнгөрсөн бэ? Тийм ээ? Энэ хугацаанд авилгатай тэмцэх газар жишээлбэл шалгуу. Шалгаж байна. Ганц хоёр мэлээд алга боллоо шүү дээ. Яагаад гэж байгаа юм? Яагаад энэ хуулийн нэлтийн байгууллагууд үүргээ биелүүлэхгүй байна? Яагаад авилгатай тэмцэх газрын авилгачтай барьж, тийм ээ? Хорихгүй байна жишээлбэл. Яагаад саатуул шалгахгүй байна? Энэ хүмүүсийн 49 хүний нэр зөвхөн Панамын баримтаар илэрсэн шүү дээ. Ганцхан баримтаар. Тийм, ганцхан баримтаар. За багаан баримтаар 2013 онд баяр цогтын даас илэрсэн. Баяр цогт элдв бусын юм тэр үед одоо ардс нам ирэх барьж исэн. Элдв бусын юм ярьж, тийм ээ? Ингэж байжгаад их хурлын дэд даргаас мултраад салсан, тийм ээ? Гэтэл бусад орнуудын жишгийг хар. 2016 оны 5 сарын 10-ны энэ Панамын бичиг баримтаас хойш Английн ерөнхий сайд Дэвид Кэмерон жишээлбэл тийм ард түмэн иргэдэн жагсаад огцруулаад тэгээд шалгаж ш тийм ээ. Аргентины хөлбөмбөгч Мессиг аваад үзсэн жишээлбэл тийм ээ. Исландын ерөнхий сайд, Францын сангийн сайд тийм ээ. Олон зүгээр хол явах болий. Орос хятад хоёрыг хараад үз тийм ээ. Орос улс эдийн засгийн хоригт ороод хүнд байдалд орсныхаа дараа энэ офшор бүсэд байгаа мөнгийг татжууруулж ирээд их эдийн засгаас сэргийлсэн аварсан байхгүй юу? Хятад улсыг хард тийм ээ. Үнэгний ав зохион байгуулад маш олон офшор танстай хүмүүсийг мөнгийг барьлаа тийм ээ. Барихаар барахгүй тийм ээ. Маш хатуу арга хэмжээнүүд авлаа ш. Цаазаараа хүртэл. Тийм. Ийм хатуу эрс шийдэмгээ тийм ээ. Шийдвэртэй арга хэмжээ авах ёстой байсан төр ягаад далгуурлаж байна? Яагаад гэвэл энэ хувийн бизнес төр хоёр цус солилдоод ойрцсон. Тийм ээ. Тийм учраас шалахгүй тийм ээ. Бид нар шаардах бичиг өгчөөж ерөнхийлөгчөөс хариу авч штэ. Тийм. Бид нар ард түмэн тийм ээ. Монгол улсын үндсэн хуулинд заалт байдаг тийм ээ. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэдэг тийм. Засгийн эрх. Тийм. Тэр эрхээ эргэжүүл гэж эргэжүүлээд бид нар энэ ард түмний санаачлагаар ард түмний онц төр зөвлөл тийм ээ. Дараагийн алхмын хийх ажлууд бол тодорхой байгаа. Тийм. Ерөнхийдөө хизээ уулзаж дараагийн алхманд хизээ хийх талаар бас тодорхой яриач гэсэн мессеж ирсэн байна. Ерөнхийлөгчд өнөөдөр байр суурь илтгэсэн. Ерөнхийлөгчийн байр суурийг бол ард түмний онцсууд бол онцгойж одоо тухайч харж ирсэн. Энэ хүн яг юу ч дуудана. Ягаад гэвэл энэ хүн бол Монгол улсыг нэг л тойрог болгосон шүү дээ. Энд чи 76 тойрог болж 76 сонгодог бол тэгэхээр бүх ард түмнийг нэг тойрог болгож сонгогдсон хүний одоо юу гэж хэлэх нь бидний хувьд бол маш сонирн байсан. Тэгээ өнөөдөр бол сэтгэл хангалуун байгаа нь бол бид одоо би бол та нарын талд байна. Та нартай үргэлж хамтаа байх болно гэж. Мэдээж ерөнхийлөгчдод эрх мэдлийн хэмжээ байгаа. Тийм ээ? Бид ерөнхийлөгчтэй эргэж уулзна. Үүнээс нөгөө нэг тал нь юу юм гэхээр улсын их хурл биднээс тулгын шаардах гэж гүгнэ. Ерөнхийлөгчдөө шаардлага хөргүүлсэн. Улсын их хурл бол тулгын шаардах гэж гүгнэ. Яг одоо хэрэгжүүлээ гэсэн. Яг одоо хэрэгжүүл гэсэн тийм ээ тулгын шаардах гэж гүгнэ. Хэрвээ энэ тулгын шаардах бичгэн дээр энэ улсуудыг арга хэмжээ авахгүй юм бол бид бол бидний одоо өнгөрсөн оны 6 дугаар сарын 29-ний сонголт бол худлаа сонголт болох гэж байна. Ард түмэн санал одоо 18 наснаас дээш бүхэн насны улсад сонгуульд орсон хүмүүс бол өөрийгөө их хурлын эзэн гэж бодох хэрэгтэй байхгүй. Эзэн гэж бодох саналаа өгсөн. Тэгэхээр бид эзэн үү? Эсвэл офшорд асар их мөнгө гулгуулсан эрх мэдэлтний бүлэглэл эзэн үү гэдгийг л одоо бид яг тулгын шаардлагатай гаргаж ирэх гэдэг байна. Угаасаа эн чинь хуулийнхаа юунд ойлголтоор бол бидэнгүүгээр энийг чинь ингээд дэлхий зарлангууд авилгатай тэмцэх газар өөрийнхөө санаачлагаа шалгах хэрэгтэй байсан. Тагнууд өөрийнхөө санаачлагаар гүйцэтгэл хийх хэрэгтэй байсан. Цагдаа өөрийнхөө санаачлагаар гүйцэтгэх хэрэгтэй байхгүй. Ямар ч одоо манай байгууллага шаардлагагүй. Тэхийн болов гэж энийг бол их удаан харсан. Тэгээд тэхгүй юм байна гэдэг нь нэгэнт ойлгомжтой болонгууд одоо биднээс юугаа барьж авдаг юм гэхээр саналаа өгсөн төрөө өөрсдийнхөө бүтээсэн төрөө л барьж авна. Ийм учраас тулгын шаардах бичгийг бол биднээс маргаашийн дотор тийм ээ бичгийнхаа төслийг шууд одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр сошиалор тийм үү телевизүүд биднэрүү хаалтын гэрээтэйгээд яахгүй бол
гэхгүйгээр хандах юм бол төслөө бол ард түмнэр хилцүүлнэ. Ард түмнэр биднээс нэг 2-3 хоног хилцүүлсний дараа улсын их хурлын чуулган одоо завсарлах гэж шүү дээ. Тэрнээс өмнө бол биднээс ард түмнэр хилцэгдсэн тэр юм одоо бид дөнгөж сая бид ард түмнийг төлөөлж гэж хэлэх эрхээ авч байгаа байхгүй. Ард түмнээс хилцүүлж байгаа чинь их хурлаа өгнө. Их хурлаа өгөхдөө бол одоо тэр Европоос баярыг авчир тийм үү? Баяр цагтыг одоо шууд саадуул баримжил их хурл байгаа тэр одоо офшор данстаа зарлагдсан улсуудаа төдгөл зүйл тийм үү? Тэгээ бусад бүх улсуудыг одоо саадуул. Бусад орон ингэж байна. Үүнийг зарим нэг улсууд бол одоо 20 дугаар зууны 30-аад оны хэлмэгдүүлэлт шүү дээ. Тэрнгээр айлах гэж оролдож байна. Тийм элемент илэрч байна. Энэ нөхдүүд одоо ингээд төрийн нэг мундаг махны машин ингээд хөдлөөд тийм үү? Тэгээд одоо ерөөсөө зөв буруу бүх хүмүүсийг ингээд машинд харуулад алаа хийчих юм гинэ. 30-аад онд бол тийм юм болсон. Одоо бол үгүй. Одоо манайх чи энэ дээр маш олон төрлийн хуультай 20 дугаар зууны асар том алдааны туршлагатай. Тийм машин механизмыг ажилуулах үндэсч байхгүй. За маш гоё мэдээ төгөөж яваад баярлаа гэсэн мессеж ирсэн байна. Байна уу? Байна уу? За бүгдсэн байна. Араа мэдэрье. За. За энэ орж байгаа одоо 2 хүн болоос үнэхээр одоо юу зүйлээ маш одоо их чухал асуудал ярьж байна. За тэгээ энэ авшаатамстаа одоо энэ холбогдож байгаа энэ улсуудыг эрх мэдтэйгүүд хаалж байгаа учраас та бүхэн бол одоо энэ тэмцлээ маш их одоо сайн явах хэрэгтэй гэж дэмжиж байна. За дэмжиж байна. Ямар ч үсэн ирэх бол. За би тодруулах гэх юм. За бид нар ягаад их хуралд тандхуулсан гэхээр их хуралд байгаа нэр бүхий гишүүд жишээлбэл Панамын бичиг баримтаар илэрхий болсон Цувбат бол Цогт Баатар, Элдэг Очор, Энх Амгалан, Дэлгэр Сайхан мөн өшөө хамааралтай гишүүд байна л да. Тийм одоо жишээлбэл Ганзургийн Тэмүүлэн гэх мэт тийм ээ. Эдгээр их хурлын гишүүд Сандуул тийм тийм эдгээр их хурлын гишүүд нэр бүхий улс төрчөөд хууль хяналтын байгууллагад нөлөө үзүүлээд өдөрт шалгуулахгүй байгаа юм. Ер нь бол. За жишээлбэл би тодорхой жишээ дурдъя. Улсын их хурлын тусгай хяналтын дэд хороо буюу гүйцэтгэх ажиллагаа тагнуулалт хяналт тавьдаг цорын ганц субъект байгаа. Тэр бол тусгай хяналтын дэд хороо буюу улсын их хурлд байж байгаа дэд хороо. Үүний дараагаар офшор данстай болох нь илэрхий болсон Цувбат бол ажиллаж байна. Энэ хүнийг яаралтай огцруулах хэрэгтэй их хурл. Тий. За нэгдүгээр тийм хоёрдугаар улсын их хурлаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрсдийнхээ одоо офшор данснуудыг хамгаалах ийм залтуудыг оруулахаар 7 хоногийн одоо байнгын хороогоор дэмжүүлээд орж ирсэн. Тэгээ 5 хоногийн ажлын 5 хоногийн завсарлага аваад сая хэлцэх ёстой байсан. Бид нар сэрэмжлүүлэг хэвлийн баг урлыг сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаснаас хойш бид нар одоо тагчиг болоод нам тагчлаа. Тийм гих мэтээр бид нар өөрсдөө одоо хуулиар хуйглаа хамгаалах ийм зам руу орж ийн л да. Гэхдээ бид нар хэдийгээр нэг хуулинд өөрчлөлт оруулаад өөрсдөө хайцалж чадахгүй. Эрүүгийн тухай хууль, эрүүгийн хууль, авилгын ёсорын хууль, татварын хууль, нийтийн албанд одоо нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тийм ээ. Ийм эдгээр хууль нь одоо жишээлбэл эрүүг хууль нь байгаа хууль бусаар хөрөнгөж тийм ээ. Тийм энэ хууль бус одоо орлоготой хадгаламж эзэмшгийг хойлох тийм ээ. Иймэрхүү залтууд биш дээ. Тодорхой. Хуулийн залтууд хууль нь бэлэн байна. Хууль сахиулах байгууллагууд нь манайх чинь төртэй улс шүү дээ тийм ээ. Энэ төрийн хууль сахиулах байгууллагууд үүргээ биелүүл. Тий. Одоо ерөнхийлөгч өнөөдөр юу өглөө шүү дээ. Энэ бол биднэрт энэ хууль хяналтын байгууллагууд үүргээ биелүүлэхийг тийм ээ шаардах тийм ээ сахиулах энэ нэр төртэй үүргээ ард түмний өмнө биелүүлэх тэр ариун тангарахтаа үнж байж биелүүлэх тэр замын зааж өгч шүү дээ. Тий. Энэ бол өнөөдрийн бидний тэмцлийн үр дүн. Эхнээсээ гарч байгаа. Маргаашнаас нөгөөдрөөс бүр илүү их гарах болно. Улсын их хурлд байж байгаа шудраг гишүүд, одоо аюур сайхан гишүүн байна, зовлон гишүүн байна. Их мэд шудраг гишүүд үүн дээр дуу хоолойгоо хүргээд
хүчтэй тэмцэх ёстой. Ард түмэн мэн ч гэсэн дэмжиж бид нарыг уухайлан тийм ээ бид нар гадаад өрөөсөө бүрэн гараад цаа талд нь Монголын баялагийг хулгайлж тэр офшорт нуусан хүмүүсийн асар их хөрөнгийг эх орондоо авчирч бүтээн байгуулалтыг бүрэн боломж байна. Бид нар ингэж гуйлга гууж ард түмнээс гуйлга гууж амьдрахаар биш 3 сая хүнтэй тийм ээ. Гадаад орноос асар их баялагтай дэлхийд одоо тасархай баян улс байна шүү дээ. Гэтэл гадаад орноос гуйлга гуугаад ард сүлдээ бүр аргаа бараад ард түмнээс гуйлга гууж шүү дээ. Ийм арчаагүй төртэй байж болохгүй. Ард түмэн байна. Нэг зүйлийг сайхан дэмжээрэй л гэж цохолж хэлээ. Ягаад гэвэл Африкийн ард түмнийг одоо хардаг. Баялагын хараалч гэж ярих дуртай. Африкууд бол Монголоос бүр хэд дахин баян орно. Тэгвэл тэнд бол үргэлж нус нулимс цус нүж болж ирсэн. Одоо ч тийм. Би ирээдүйч цэгцэрэхгүй гэж бодож байгаа. Африк бол юм. Баялагтай учраас л юм байхгүй. Бид тэр замны яг торгон ирмэгдээр очсон. Нэг нь тийшээ орвол Африкийн тавилан хүлээн. Би яг 10 жилийн дотор ингээд шороонд болгох байх. Бидний үр хүүхдийн бол Африкийн тэм тавиланд очиж болохгүй. Тийм учраас энэ тэмцлийг одоо нийт ард түмнээр дэмжих ёстой, өрнүүлэх ёстой. Маш игцэгтэй цаг үе дээр. Тэгээд сэрэмжлүүлж хэлэхэд их хурлыг одоо маш их анхаар ямар ихтэй урдчилсан хуулиудад ингээд нэмэлт өөрчлөлтүүд хийгээд байна. Тэгж жагаад офшорынхаа хуулийг оруулж ирэхдээ юу гэж оруулж ирэх вэ гэхээр яг энэ цаг мөчөөс хууль батлсан энэ цаг мөчөөс одоо ингээд биднээс офшорыг сэргийлжлээ гэд хууль эргэж үйлчлэхгүй гэдгээр нөгөө одоо асар их химиг асар их хэмжээний мөнгө гэж биднээс бүр хатуу итгэлтэй байгаа шүү. Ард түмэнч тэгж итгэх ёстой. Худлаа байх юм бол хариуцлага нь бид хүлэе. Тэ. Тэр мөнгийг авчирсан тохиолдолд бол үнэхээр манай эдийн засаг бол шал өөр болно. За үнэхээр их мөнгө байх юм бол тэр цагт нь өршөөе гэвэл өршөөе л доо. Хамгийн гол нь тэр эх орныхоо хувь заяаны асуудал тэр эдийн засаг гэдэг чинь биднээс одоо тусгаар тавталтай баталгаа шүү дээ. Тэрэндээ л энийг оруулж ирээ. Дэмжиж байна, нэгдэхэд бэлэн байгаа шүү гэсэн байна. Зоригтой байгаараа ард чинь ард түмэн байгаа. За авилгачдын төлөө тэмцэж, Монголынхаа ард түмний төлөө, ардчлалын төлөө тэмцээ. Баруун Монголыг төлөөж үчлээ гэсэн байна. За Монгол улсын төрийн тэргүүн ерөнхий сайд юу хийж байна? Ард түмнээс гуйлга гуугаад сууж явах юм аа. Ерөнхийлөгчийн үгийг дамжуулж байгаа та бүхэн маш их баярлалаа. Их баярлалаа. Ерөнхийдөө бол ард түмэн бол их дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг өндөрлөгт өгч байна. Тэгэхээр хоёр зочиндоо сүүлийн мөчийг үлдээе үзэгчдтэй. За нэг зүйлийг хошин юм уу тийм ээ шоглох маяг юу шог хошин маягаар шууд хэлье. Бидэнтэй хамт бүх намын гишүүд байгаа. Яагаад гэвэл үнэхээр тэр аль ч намд нь офшор данстай улсууд байгаа учраас нэгдэж байгаа. Тухайлан одоо манай байрыг бас ингээд юу нэг комментүүд байдаг юм байна л да. Бид чи одоо нэг ямар нэг ардаа эзэнтэй байгаа бол хотын төвд маш үнцэнтэй газар ингээд офис аваад ингэмээр байна. Тэгэхээр чи үүсгэл санаачдахын учраас манай байр хаана одоо юу болцсон гэхээр хямдхан одоо байж болох байр болцсон гэхээр ардчилсан холбоон дээр. Би өөрөө ардчилсан холбооны хүн. Би өөрөө ардчлалын гэгдэг хүн. Энэ маань үнэн, дахин хэлээ үнэн. Тэгэхээр нэг юм гэж баяр цагт эндээс үлдэхгүй шүү. Баяр цагтыг эндээс одоо жишээлбэл одоо миний бас жормил нөхөртэй үлдээхгүй шүү. Ийм нэг юмд битгий автаарай. Тийм ээ? Тэгээд Монгол төрөө одоо бүгдээрээ харцгаая биднээс тулгын шаардах бичгээ өгнө. Тулгын шаардах бичгийг маргаашийн дотор хилцүүлэхээр биднээс нийгэм цацнаа. Монголын бүх телевизүүд бидний тулгын шаардах бичгийг нийгмээр хилцүүлэхийн тулд эх орондоо хайртай бол Монголын бүх одоо телевизүүд бидэн дээр иж тулгын шаардах бичгийн маань төслийг ард түмэнд түгээгээрэй. Хэвлэлийн бага хурлын бид сошиалоор хилцүүлнэ. Мөн одоо мөнгө хөрөг гараад одоо болцоо гардаг юм бол цаасаар бас тараа. Тийм ээ одоо сонингийн хэлбэр сонинууд бас бид нөрөө хандаараа. Сонинуудаар биднес тэр төстэй гаргана. Ингээд улсын их хурл өгнө. Улсын их хурлуудаа улсын их хурлын дарагт. Биднээсийн дундаас аль нэг нам тэр нам гэж байхгүй. Бидний бичиг баримтанд эргээд экспертиз хийгээрэй. Дандаа Монгол төр гэж байна. Монгол төр шалгах ёстой. Түүнээс биш нэг эх орон эмэгтэйчүүд энэний төдөө яваад зүгээр л хан мөргөн. Хад мөргөн. Манай байгууллага ч гэсэн одоо бас л хүнд байдалтай тулж илээ шүү дээ. Нэлээд дарамтнууд. Гэхдээ энийг бол бид тоохгүй. Ийм байна. Чамд хэлэх үг байна. За альва
улсын тусгаар тогтнолын үндэс нь эдийн засгийн тусгаар тогтнол байдаг. За эдийн засгийн тусгаар тогтнол алдагддаг чинь үндэсний аюулгүй байдалд одоо ноцтой аюул учирч байгаа өнөө цаг үед энэ офшорт байгаа мөнгийг авчирч эх орондоо эргүүлэн авчрах энэ ариун зорилгын төлөө иргэд өөрсдийнхөө төлөө өөрсдийнхөө үр хүүхдийн ирээдүйн төлөө энэ үндэсний хөдөлгөөнд ирж нэгдээрээ бид нарт энэ хэцүү цаг үеийг хамтдаа байж монголчууд Монгол улс Монгол үндэст нэг цул байж нэгдсэн нэг хүчээр энэ мафийн тогтолцоог энэ буруу тогтолцоог нурааж чадна шүү гэж одоо би уриалж байна. Тийм бүгдийг зөв болгохын төлөө буруу тогтолцоог нураахын төлөө иргэд маань идэвхтэй байгаараа өөрсдийнхөө төлөө тэмцээрэй гэж уриалж байна. За тэгээ та бүхэн тэмцэлд амжилтыг хүсье. Тэгээ өнөөдрийн бидний зочны хамарт маань ард түмний онц төр зөвлөлийн ерөнхий зохицуулагч Бат Чулуун болон дэд зохицуулагч Наран Гэрэл ар хүрэлцэн ирсэн маань. За амжилт хүсье. За тэгэхээр үзэгчдээ нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.